Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид бондын талаар ярих болно. Монгол улс түүхэндээ анх удаа дэлхийн санхүүгийн зах зээл дээр өөрийн засгийн газрын Чингис бондыг амжилттай арилжсан. Гэвч ард иргэд бондын нарийн мэдлэггүй болмоос чухам юу бонд гэж нэрлээд түүний ард ямар процесс өрнөдөг талаар хөдөлгөөн сайн мэддэг. Үүнтэй холбогдуулан бонд гэж чухам юу бол ямар давуу талуудтайг энэхүү видео хичээлээр танилцуулж байна. Бонд гэж юу вэ? Үнэт цасны зах зээл дээр мөнгөө өсгөх найдвартай аргуудын нэг нь бонд юм. Энэ нь та хэн нэгэнд мөнгөө хүүтэйгээр тодорхой хугацаанд зээлүүлээд буцаагаад авч байгаа хэрэг. Бондыг та бүхний сайн мэдэх банкны хадгаламжтай адилхан ойлгож болох юм. Та хадгаламжинд мөнгөө тодорхой хугацаатаар байршуулж сар тутамд хүү бодуулдаг. Бонд үнэтэй адилаар тодорхой хүү хугацаатай байдаг. Ялгаатай нь танд мөнгө хэрэгтэй болсон үед бондыг чөлөөтэй арилжах боломжтой байдаг. Мөн танд банкнаас илүү өндөр хүү тооцдог. Иймд банктай харьцуулахад таны бондоос авах ашиг өндөр байна гэсэн үг. Бондын ангилал. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа пүүс компани, аж ахуй нэгж, тэрч байтугай засгийн газар, орон нутгийн засаг захиргаа хүртэл бондыг гаргаж болдог. Ингэхдээ бондын үн, хүү, хугацаа зэргээр өөрсдөө тогтоож өгдөг. Бондыг гаргаж байгаа хуулийн этгээд нь үндсэн хоёр төрөл болон авч үзэж болно. Эхнийх нь засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны бонд. Улс орон хөгжлийн өвчтөд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг зөвхөн гадаадын зээл тусламжаар биш, бонд гарган худалдах замаар төвлөрүүлж болдог. Эдгээр бондын хувьд засгийн газар нь өөрөө баталгаа болдог бөгөөд бусадтай харьцуулахад илүү найдвартай болж чаддаг байна. Үүний хамгийн том жишээ бол Монгол Улсын засгийн газраас гаргасан Чингис бонд юм. Хоёр дахь нь аж ахуй нэгж байгууллага компаниудын бонд. Энэ төрлийн бонд гаргагчид нь өөрсдийн үйл ажиллагаа томоохон төслийг санхүүжүүлэх үүднээс бонд гарган худалддаг бөгөөд байгууллагынхаа үндсэн хөрөнгийг барьцаалан баталгаажуулдаг. Мөн бондыг баталгаа, хүү, хугацаа зэрэг олон төрлөөр ангилж болдог. Тэгвэл бондын хүү гэж юу вэ? Хүү гэх ойлголтыг мөнгөний үн гэж ойлгож болно. Тухайн мөнгө хөрөнгийг ашигласныхаа хөлсөнд төлж буй төлбөрийг хүү гэнэ. Бондын хүүнд банкны хадгаламжийн хүүнээс өндөр, зээлийн хүүнээс доогуур тогтоогддог. Хүү нь хэд байх вэ гэдгийг бонд гаргагч өөрөө шийддэг. Мэдээж өндөр хүүтэй бол хүмүүс илүү худалдаа авах. Харин бонд гаргагчид бага хүүтэй байх нь ашигтай. Учир нь бага хүүтэй байх нь бага үнээр мөнгө хөрөнгийг ашиглаж байгаа хэрэг юм. Иймээс бондоор олох санхүүжилтээр чухам юу хийх вэ гэдгээс хамаарч хүү тогтоогддог. Бондын хугацаа гэж юу вэ? Хугацааг мөн л бонд гаргагч юу хийх гэж байгаагаас шалтгаалan тогтоодог. Урт хугацааны бондуудаар томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал зам, барилга гэх мэт урт хугацаанд бий болдог дэд бүтцийн салбарууд орно. Та мөнгөө хэдийн хугацаанд хэрэглэхгүй байхаас хамаарч урт болон богино хугацааны хөрөнгө оруулалт эрсдэл бий юу? Та бид ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхдээ бусдад мөнгөө залилуулах алтхаас сэргийлдэг. Уг эрсдэл нь бондын хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр байдаг. Жишээ нь уг бондыг гаргасан байгууллага дампуурах, үйл ажиллагааны зогсон байдалд орж төлбөрийн чадалгүй болох зэрэг эрсдлүүд байж болно. Эдгээр эрсдлийг багасгах үүднээс анх бондыг зах зээлд гаргахад нь барьцаа баталгаа болон үнэхээр ашигтай ажиллаж чадах хэсгийг үнэт цаасны хороос судан үздэг. Тиймээс эрсдэл харьцангуй бага байдаг. Бондын давуу тал. Бонд гаргагчийн хувьд урт хугацааны санхүүжилтийн их усүр олох боломжтой. Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй санхүүжилтийн их усүр олох боломжтой. Энийг өөрөөр тайлбарлав. Бонд гаргагчийг хэрэглэгч гэж үзье. Учир нь түүнд санхүүжилт хэрэгтэй байна. Харин хөрөнгө оруулагч буюу бонд худалдаа өгчийг үйлдвэрлэгч гэж үзье. Учир нь тэдэнд илүүдэл мөнгөн хөрөнгө байна. Мөнгөн хөрөнгөөр бүтээгдэхүүн банкийг зуучлагч гэж үзье. Хэрэглэгч үйлдвэрлэгчийн хоорондын харилцааг зохицуулахын тулд зуучлагч орж ирвэл зуучлагчийн зардал тухайн бүтээгдэхүүн шингээгдэж бүтээгдэхүүний үн нэмэгддэг. Харин санхүүгийн зах зээлийн хувьд бондын тусламжтайгаар хэрэглэгч буюу хөрөнгө шаардлагатай байхдаа үйлдвэрлэгч буюу хөрөнгөтэй талын харилцааг ямар нэг илүү зардалгүйгээр зохицуулдаг. Энэ нь бонд гаргагчийн хувьд бага өртгөр санхүүжилтийн их усүр олох боломжийг бий болгодог. Дараагийн нэгэн давуу тал бол хүү төлөх хугацаа уян хатан. Мөн их хэмжээгээр хөрөнгө татах боломжтой байдаг. Харин бонд худалдаа өгөгчийн хувьд дараах давуу талтай. Хөрөнгө оруулалтын өгөөж буюу хүнд эхнээсээ тодорхой байдаг. Бондын хүн банкны хадгаламжийн хүүгээс гол төлөв өндөр байдаг. Бондоо чөлөөтэй арилжах боломжтой. Хугацаатай хадгаламжаас хугацаанаас нь өмнө мөнгө авах тохиолдолд хүүг тооцохдоо хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцдог. Бондыг хугацаанаас нь өмнө худалдахад хугацаат хадгаламжтай адил хадгалах хүлээхгүй. Хувьцаа, хугацаат хадгаламж, бонд зэрэг хөрөнгө оруулалтын боломжуудын онцлогийг энэхүү үснэлтэнд үзүүлв.
Орлогын татвараас чөлөөлөх боломж ганцхан засгийн газрын бондод л байдаг. Өгөөжийн хувьд бол хугацаатай хадгаламж бонд нь харьцангуй өндөр. Эрсдэл таах чадвар болон тогтмол өгөөж хүртэх зэрэг нь хугацаатай хадгаламж болон бондыг гэрээгээр байгууллагатай холбоотой байдаг. Санхүүгийн зах зээл дээр арилжаалагддаг учраас хувьцаа болон бонд нь хөрөх чадвар сайтай, мөн зах зээлийн үнийн зүрхнээс ашиглах боломжтой. Эрсдэл ашиглах боломж нь ганцхан засгийн газрын бондод л байдаг. Эцэст нь та бонд худалдаа авч ашиг олохоор шийдсэн бол дараах 3 шинж чанарыг анхаарах хэрэгтэй. Үүнд нэгдүгээрт найдвартай байх. Бондын хамгийн чухал шинж чанар нь түүний найдвартай байдал юм. Бондын буцаа төлөгдөх хугацаа дуусахад үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж байх ёстой. Үүний баталгааг бонд бүртгэгч байгууллага шалган баталгаажуулдаг. Хоёрт ашигтай байх. Бонд нь банкны хадгаламжтай адил хүү тооцдог. Гэхдээ ихэвчлэн банкны хадгаламжийн хүүгийн түвшнээс дээгүүр тогтоогдсон байдаг. Жишээлбэл Монгол улсад хугацаатай хадгаламжийн дундаж хүү 1.3% байгаа бол бондын дундаж хүү 1.4%. 3. Хөрөх чадвартай байх. Бонд нь ямар ч үед хамгийн өндөр хөрөх чадвартай үндэсээс тооцогддог. Учир нь хөрөнгө оруулагч дуртай үедээ бондоо худалдаж мөнгө авах боломжтой байдаг. Мөн бондыг 2 дахь зах зээл дээр худалдахад мөн нисэх боломжтой. Жишээлбэл та өндөр хүүтэй бонд эзэмшдэг байлаа гэж бодъё. Хүмүүс ч энд бондыг худалдаа авах сонирхолтой бөгөөд бонд нь анх дахь зах зээл дээр дуусчихсан байна. Тэгвэл та анх авсан үнээс илүү үнээр худалдах боломжтой болно гэсэн үг. Эрхэм үзэгч та бүхэн бондын талаар багц болон мэдээлэлтэй болсон мэдээлэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.